За тэр халдвартын өөр зөйл гэхээр халдвар төвшин гарвал тэгээд цанг хүжээд халдвар төвшин гаргахгүй тэгээд юм авч чадахгүй нь шүү дээ. Тэгэхээр энийг тойрдох асуудлыг бас шинэ бүрэн сайдын асуудал тавихгүй нөхөр болох асуудал юм байна. Нөгөө талаар энэ эмэлгүүдийн бүтц орон тооны стандартыг батлахгүй энэ ерөөсөө илүү ажилчны цалинд явж яана, нийгэм дадлын шимтгэлд явж яана гэдэг энэ цангийн ам, эрүүл мэндийн ам, хөдөлмөрийн хамгааллын ам хамтарч ажил бүтц стандартын батлаад нөгөө талаар төсвийн тодорхой болгож өгөхгүй энэ үргээ зарсуулж байгаа асуудал байгаа гэдэг лээ. За Чимбэрэн сайд нэмж хариулъя. Тэгээд бас одоо бид 2017 онд батлагдсан эмнэлгийн тусламжийн тухай хуулиа хэрэгжүүлж эмнэлгийн хагас бие даасан тогтолцоог бүрдүүлээд тэгээд төлөөлөл өгөх зүйл нь хасах баланстай өөр ширтээ гаргадаг захирлыг ажлын түгнэл халдаг л байх хэрэгтэй. Бидэнд одоо сайн менежерүүд бас хэрэгтэй байна. Гүйцэтгэлийг сайн тодорхойлж чаддаг, ард иргэдэд тусламж үйлчилгээг сайн хүртээж чаддаг. Дээрээс нь эмнэлгээ өрөнд оруулдаггүй байх. Энэ тогтолцоог бид хяндаг ийм систем бидэнд дутагдж байгаа нь бол тод харагдж байна.